За сайн байцгаана уу? За энэ өдрийн мэнд, өглөөний мэнд. За өнөөдөр хэдүүлээ энэ гадаадад байгаа та ялангуяа одоо Европын сониноос тайтай ярилцъя гэж ингэж бодож байна. Европын одоо орнуудаар хэрхэн одоо цагаачд хэрхэн ямар байдалтай байгаа та хэдтэй ол мэдсэн зүйлээ хуваалцъя. За Европын цагаачлалын асуудал ер нь ойролт орнууд одоо Африк, Зүүн Европоос ирж буй одоо дөрвөстөөс болж одоо хууль бус цагаачлалаас болж шалгаалаад нийгмийн одоо томоохон одоо ийм Европод маш том одоо хэцүү байдал байгаа. Тэгээд энэ нь бол нэлээд томоохон сорилтонд орж байгааг бид нар бүгдээрээ бас мэдчихэж байгаа бах тийм ээ. Хуучны дээр үеийн одоо Европ гэдэг бол одоо хайцуулшгүй болсон. Маш одоо юм төвшөртэй ч юм уу хаашийн тий. Энэ тэмдгэл одоо дайн дажин болж байгаа болохоор одоо энэ дөрвөстийн асуудал бас нилээдгүй одоо их байна. За тэгэхээр Европ төв цагаачдыг зарим орн эргүүлэн илгээх ч юм уу эсвэл хилээ хаах зэрэг янз бүрийн л одоо арга хэмжээ хийгдэж байна. Аюулгүй байдлыг одоо тэнцвэртэй байлгах тал дээр нэлээдгүй анхаарч ажиллахаас өөр аргагүй болчихно. За 2026 оны 4 сарын байдлаар гэж байгаа. За 4 сарын байдлаар Европын холбооны бодлого дараах өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн байна. За энэ дээр миний одоо хамгийн их сонирхол татсан маш том хэмжээний арга хэмжээ авсан нь бол Испаний цагаачлалын асуудал үнэхээр их таалагдлаа. За Европын хүн ам одоо маш их хөгшөрч байна. Ажил хийх хүмүүс маш их хэрэгтэй байна. Жуулчлал буюу одоо энэ хөдөө аж ахуйн салбар, янз бүрийн салбарт одоо ажил хийх хүмүүс маш их хэрэгтэй байгаа учраас эдгээр чи Европ бол угаасаа одоо цагаачлалгүйгээр бол бас ингээд бүгдийн нутаг буцаачаад ингээд оршин тогтно гэдэг бол бас хэцүү асуудал байгаа тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь одоо хууль ёсны бичиг баримттай одоо тийм хууль бус одоо хүмүүсийг л жоохон зогсоо гэсэн юм бодолтой байгаа шүү дээ. Бүгдээрээ бүх орн адилхан байгаа байх. За тэгвэл Испани цагаачлалын шинжилэлт бол 4 сарын 16-наас 6 сарын 30-ны хооронд оршин суух зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авч нийтдээ одоо 500 мянга гарын хүмүүсийг бичиг баримтгүй хүмүүсийг бичиг баримттай болгох юм байна. За энэ бол өстой үнэхээр бас нэлийн зоригтой том асуудал шийдэгдсэн юм байна. Шийдэж байгаа юм байна. За тэгэхээр эдгээр хууль ёсны одоо статустай болох юм байна. Вау. За тэгэхээр эдгээр ийм статустай юм зөвшөөрөл өгснөөрөө одоо хөтөлбөрийн зах зээлд албан ёсоор нэгтгэхэд ийм алхам хийснээр эдгээр татварын орлого мэдээж хэрэг нэмэгдэнэ улсад тийм ээ. Тэгээд нийгмийн даатгалын тогтолцоог одоо бэхжүүлэх зорилгоор одоо эдгээр Испанчууд ийм арга хэмжээ автлаа. За энэ ямар нөхцлөөр орохын гэхлээр ерөнхийдөө бол Испани улсад бол 5 сараас дээш амьдарсан байх ёстой гэж байгаа юм. За мөн 2025 оны 12 сараас өмнө амьдарч ирсэн хүмүүс хамаарах юм билээ. Тиймээс яг одоо энэ сургаар Испанд очиод бичиг баримттай болно гэвэл бас судлаа. Тийм ээ 12 сараас одоо 2025 оны 12 сараас өмнө Испанд очсон байх юм бол энэ хуулинд бас өргөдөл өгөх боломжтой болох юм байна. За тэгвэл одоо ийм өргөдөл өгч байгаа улсууд 500 мянгаас илүү байх болов уу гэж би бодож байгаа юм л та. Тэгэхээр энэ нийтдээ ерөнхийдөө бол нэг 500 мянган хүнд цагаачлалын одоо шинжилгээний хуулиар бичиг баримттай болж хууль ёсны одоо амьдрах одоо юм эрэхтэй болох юм байна. Тэгвэл энэ ингэж байгаа байхгүй эдгээр эрхийг бол ерөөсөө эхлээд 1 жилийн хугацаатай өгөх юм байна. Дараа нь тэгээд ажилтай байх юм бол янз бүрийн хуулийн одоо зөрчилгүй тийм ээ гэмт хэрэг толбогдоогүй эдэр байх юм бол тэгээд сунгаад явах юм бэл. За тэгэхээр ёстой нэг тэнд бичиг баримтгүй байсан улсууд бол өстой ийм азтай завшаантай ийм үйл явдал болох нэ. За тэгэхээр Испанд байгаа монголчууд маань хэрвээ ийм удаан амьдарсан монголчууд бас нэлээдгүй байдаг тийм ээ. Тэгэхээр та хэд маань бас энийг сонссон байгаа бах гэж сонсоогүй нь одоо хүмүүстэй цааш нь бас дамжуулаарай. Магадгүй энэ 500 мянгад нь орчих юм бол бас их зүгээр юм байна л гэж ингэж харагдлаа. Ингэж бодлоо л доо. Испанд ч нь ер нь цагаачтай одоо нийт хүн амын 10%-ийг бүртгүүлэх юм байна шүү дээ. Тэгэхээр маш их цагаачтай гэсэн үг тийм ээ.
тухайн энэ арга хэмжээг одоо улс төрийн одоо маш том 900 төрлийн байгууллага буюу засаг захиргаанууд, сүм хийдүүд, мөн 700 мянга гарын одоо ард иргэдийн одоо гар үсэг цуглуулж одоо бүгд зөвшөөрч байна. Энэ үнэхээр их зөв зүйтэй асуудал байна гэдгийг ингэсэн үндсэн дээрээс бас энэ хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. За тэгэхээр бичиг баримтгүй Испанид амьдарч байгаа цагаач нэлээд хэдэн бичиг баримттай болох нь байна. За нэг ийм арга хэмжээ авчих мэднэ. Испани. За Францын хувьд. За Францад бол анх цагаачдын асуудлыг бол маш хурцаар тавьж, ер нь бол одоо энэ бодлогыг одоо энэ цагаачдын бодлогыг бол чангадах одоо шаардлагатай байна. Энэ замраагүй байдлаас болж одоо маш их улс орон, Европын холбооны улс орон хэцүү байдалд орхон гэдэг анхны одоо санаачлалыг бол Франц улсын харахгүй Европын холбоонд тусгайлан одоо санал хөргүүлсэн байсан юм. Хөргүүлсэн орны нэг юм байна. Одоо Франц чинь ер нь одоо нийт хүн амын одоо санал асуулгаар 27% нь ард иргэд нь одоо ерөөсөө энэ эсвэл одоо энэ цагаачд ихтэй цагаачлал их төвлөрсөн хотуудаас нүүх эсвэл бүр өөр орн руу одоо ингээ нүүх санал бодолтой байгаа гэдгээ бүр илэрхийлж байгаа юм байна. Тэгэхээр одоо магадгүй их олноор нь цагаачд байгаа хотууд бол үнэхээр бас их төвшөртэй аюултай байдалд байхад эрсдэлтэй тий. Тэгээ эдгээр ер нь юуг илүү их одоо цагаачдаас айж ийн гэхээр ерөнхийдөө нэгдүгürt маш их цагаачд ороод ирэхлээр орон сууцны асуудал үнийн өсөлт аягүй өсчихдөг гэн. Дээр нь соёлын өөрчлөлтөөс аягүй боломжтой. Янз бүрийн үндэстэн угсаатай улсууд янз бүрийн шашинтай хүмүүс ороод ирэхлээр яалтчгүй энэ байдалд бол төгшөр зарлахаас өөр аргагүй болдог байна л да. Тий. За Грект нөхцөл байдал Грекийн арлууд Сир болон бусад орны цагаачтай ихээр ирж өмнөх оны мэдээлэлээс одоо 10 дахин их ачаал үүсгэж байгаа юм байна. Йоо, Грект ч одоо бүр нодлонгоос бүр 10 дахин их хүн ирээд байгаа юм байна. За тэгэхээр одоо хилээ чангадахаас өөр арга байхгүй. Одоогийн байдлаар бол хилээ чангадах юм арга хэмжээ аваад байгаа юм байна. За Грек бол за 2026 онд Европын холбоо нийтээр Украин дөрвөстийг түр хамгаалах статусыг 2027 оны 3 сарын 4 хүртэл сунгасан байна. За тэгэхээр одоогоор албадан гаргалт гэдэг бол асуудал бол яригдаг байгаа. Тэгэхээр зарим нь бол ерөнхийдөө удаан хугацааны одоо амьдрал суух, оршин суух зөвшөөрлийг өгөх эсвэл одоо гаргах одоо ямар ч байсан 27 оны 3 сар хүртэл бол энэ Украины дөрвөстийн асуудал бол хэвээрээ байх юм шиг байна. За Польш бол одоо зарим халамж мөнгөн тэтгэмжээ бол тансан гэж байна. За украинчуудын дунд бол энэ бол үнэхээр хамгийн их дайн эхлэнгүүд хамгийн их хүмүүс Украинаас дөрвж орсон орны нэг штэ. Манай Чех ч гэсэн маш их авсан. Гэхдээ Украин бол Польш бол илүү их хүн оруулсан газар байгаа. За одоо мөн л хил гайл дээр бас их чангатгсан сургамжууд мэдээлэлүүд бол зөндөө байна лээ. За халамжаа бол үнэхээр тансан гэдэг нь үнэн бах. Тийм мөнгөнд тэтгэмжээ бол тансан гэж байгаа эдэр. Тий. За Нидерландын хувьд Нидерланд бол 3 дахь орны иргэдийг хамгаалтыг хязгаарлана гэсэн ингэж зарлж байгаа юм байна. Харин энэ хязгаарлалтыг бол Украины дөрвөстийн хувьд бол хамгаалалт бол үргэлжлэнэ. Тэгэхээр эдийг авч байгаа нь хэвээрээ байгаа юм байна Нидерландын хувьд. 3 дахь орны иргэд бол Нидерланд руу бол хамгаалтыг бол хязгаарлана гэсэн тийм гэж зарласан юм байна. За 3 дахь орны иргэд гэхэлээ манай монголчуудаас хамрагдах багт тийм ээ. За Норвегийн хувьд зарим аюулгүй бүсээс ирсэн хүмүүсийг нөхцөлийг чангаруулнаа гэсэн санал гаргаж байгаа юм байна. За тэгэхээр одоо хэрэгжиж байгаа баг хэрэгжээд эхэлсэн болов уу гэж ингэж бодлоо. За тэгэхээр аюулгүй бүсээс ирсэн гэхлээр ямарваа нэг дайн дажингуу орноос цагаачлал үсэж байгаа орнуудыг бол хүлээж авахгүй л гэсэн утга үзтэй тийм ээ. Норвег бол яг яхахгүй ийм асуудалтай ийм бодолтой байгаа юм байна. Аюулгүй бүсээс ирсэн бол та тэр эх оронд чинь амар тайван байж хахад манайхаар зөвлөх шаардлагагүй гэж үзэж шүү дээ. За энэ ч бас зөв л баг тийм ээ. Нидерланд бол яхахгүй бас яг тийм бодолтой байна. Дайн дажингуу орноос ер нь өөр орн руу зугатаж оргонох ямар шаардлага байгаа юм бэ гэж л асуудлыг тавиад байгаа. За Германы хувьд бол Герман бол ерөнхийдөө ажилд орох
дарамт бол маш их ихсэн гэж бичсэн байна. Системийн ачаал бол маш их байна. Шалгуур маш өндөр болсон. Эдгээр хамгийн их айхтар их өндөр шалгалт тавьж байгаа юм. Ерөөс герман хэлтэй байх хэрэгтэй заавал. За хэл мэдэхгүй бол одоо ерөөсөө ер нь ажилд орох юм уу, ирж гişээ одоо оргонол хүсэх юм уу, эсвэл одоо виз хүсэх тийм шалгуур бол маш өндөр болоод байгаа юм. За тэр ч одоо нэг зөв аргал байх л та. Ер нь бол тийм ээ. За Бельгийн хувьд Бельги бол сүүлийн үед Брюссел болон нэлээд томоохон хотуудад орон сууцны дарамт, интеграцийн асуудал, хэд баруун намуудын өсөлт гэх зэрэг сэдв сүүлийн үед маш их хүчтэй яригдж байна гинэ. За ажиллах хүч их маш их хэрэгтэй байгаа Бельгид бол. Гэхдээ тэрийг бол яг очиод ингээд ажил хийе гэвэл бол тийм амар юм биш. Цагаачд бол ажил хийхэд бол боломжгүй. Яагаад гэвэл хэлийг мэдэхгүй. Хэл мэдэхгүй бол бас авахгүй. За чи чадваргүй бол чамайг авахгүй. Ажил олгогчгүй бол бүр ч чамайг хараар ажиллана гэсэн ойлголт бас байхгүй. Одоо ийм л нөхцөл яригдж байгаа юм байна. За тэгэхээр ерөнхийдөө ажил хаагаад Бельгээр явах ч юм уу, ажил эсвэл одоо тухайн орны хэл усыг мэдэхгүй ямар ч ажлын чадваргүй инженер техникч одоо биш одоо тийм хүн байх юм бол та тэнд ялангуяа манай монголчуудын маань хувьд бол ийм найдвар бол маш муу юм байна л гэж ингэ шаардлаа. За Дани улс надад өстой үнэхээр их таалагдлаа. Денмарк бол Сир улсын иргэдийн дайнд дууссан учраас одоо сирчүүд одоо оршин суух зөвшөөрлийн сунгахгүй болоод зогсооцсон юм байна. Дайнд үлдээхгүй гинэ. За тэгэхээр эдний ерөнхий сайд нэг эмэгтэй өстой гайхалтай илтгэл тавьсан. За тэр дээр нь бол манай үзэл бодолтой, манай шашинтай, манай үнэт зүйлстэй тохирохгүй хүмүүс манай оронд үлдэх ёсгүй гэж хэлсэн байна. Хэрвээ та үлдмээр байгаа бол, хэрвээ та халамж манай орноос авахыг хүсэж байгаа бол та манай улсын соёл, манай улсын боловсролыг заавал сурах ёстой гэсэн гин. Тэгж хэлсэн. Вау, маш гайхалтай зоригтой илтгэл тавьсан байна. Дани улсын ерөнхий сайд бол зөвхөн дэлхийг гайхуулсан, дэлхийг шокод оруулсан ийм илтгэл тавьсан. Европын бусад орны одоо шийдэж чадаагүй асуудлыг бол Денмарк бол яг үнэхээр шийдэж чадж байна. Маш мундаг байна гэж дэлхийд үзэж байгаа юм байна. Денмарк нэг гайхалтай аргыг хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр яаж юм гэхээр одоо дөрөвсдийн өөр хүүхдүүдэд агуулаад зарим нь очиж байгаа шүү дээ. Тэгэхэд эдгээр ингэж байгаа юм байна. Бүр жоохноос нь цэцэрлэгийн насны, сургуулийн насны хүүхдүүдийн ээж ааваас нь бүр шууд тусгаарлаад, шууд одоо тусад нь байрлуулад бүр цэцэрлэг сургуулийн соёлд суралцуулах, тухайн орны соёлд суралцуулах юм арга хэмжээг багаас нь авч байгаа юм байна. Тэгэхээр шал өөр орны хүмүүжлэлтэй, шал өөр орны соёлд суралцсан янз бүрийн шашны одоо ёс суртахууны хүмүүжлээс одоо хүмүүжлэлтэй хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэрийг одоо бүр анхнаас нь бүр багаас нь тэр үзэл бодлоос нь одоо хол байлгаж одоо жинхэнэ Европ одоо соёл хүмүүжлэлтэй болгож тэр хүүхдүүдийг авч үлдээе гэсэн ийм бодлогоор хэлж байгаа юм байна. Гэхдээ энэ бас маш зөв юм шиг санагдлаа надад. Хэрвээ ээж аав нар нь үгүй би ээж хүүхдүүдэд тийм тусдаа гэр бүлээс нь хол байлгахгүй гэж үзэх юм бол шууд халамжийн зогсоох юм шийдвэр гарсан юм байна. Гэхдээ ч одоо нэг бодлоо аяг зүг байгааз тий. Тухайн хүүхдээ гэр бүлээрээ хүүхдтэйгээ очичоод тухайн орны соёлыг, тухайн орны боловсролыг сургахгүй, тухайн орны хэлийг сурахгүй бид нар өөрсдийнхээ шашнаар ингээд явнаа, дуртай зүйлээ хийж явнаа, дураараа дургинаа гэх юм бол ямар ч орон хүлээн дургуул байх нэстэй мэдээч хэрэг. Тэгэхээр тэр халамжийн зогсоочингууд нөгөөдөл чинь ажил хийхгүй зөвхөн халамж аваад твтгэж байгаа бол ёстой лөөлөө шүү дээ. Хаач ямар ч орон дургүй байна гэдэг. Тий. Хаач ямар ч орон дургүй байна. Одоо жишээлбэл Чехэд бол одоо уунуудыг тэгж байгаа шүү дээ. Жилдээ нэг 40 мянган короны цалинтай байхгүй бол танд бол одоо оршин суух зөвшөөрлөг бол олохгүй. Та цалин саар өөрийгөө тижих чадвартай болвол яг манай оронд ингээд оршин суух зөвшөөрөл бол танд сунгана гэсэн ийм нөхцөл тавиад байгаа шүү дээ. Тэр ерөнхий сайд хэлж байгаа байхгүй зарим цагаачууд ингэ өчнөө олон жил манад амьдарсан мөртлөө одоо хүртэл манай хэлийг сураагүй ийм хүмүүс маш их байна. Энд ч одоо бүр аюул үсттэй. Сурахыг ч ерөөсөө огт хүсдэг гэнэ.
Одоо Чехийг ч гэсэн би Чехийн шалгалт авдгийг маш зүг гэж боддог шүү дээ. Тухайн оронд чи байнгын оршин суух виз авах гэж байгаа бол 10 жилийн виз авах гэж байгаа бол яагаад Чех хэлийг сурахыг хүсэхгүй байгаа юм. Тухайн орондоо би чи удаан оршин сууж амьдрахыг хүсэж байгаа бол тухайн орны хэлийг сурах хэрэгтэй шүү дээ. Яагаад 5 жил болчиход 10 жил болчиход өнөөдөр олигтойхон ч чехээр бичиж чадахгүй, олигтойхон чехээр уншиж чадахгүй, чех хүнтэй ярьж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Яг тийм л асуудал энэ Дани улсад, энэ Францад, энэ Германд, энэ Нидерланд, Польшид тулгарч л байгаа байхгүй. Тэндээс биш хэн нэгэнд орчуулах шаныг дагаад явахгүй шүү дээ. Усын уул ясын дагнаа л гэж манай Монголын зүрх зүйгээд шүү дээ. Ямар ухаалаг үгүй гэж би боддог. Хэлийг сурах гэдэг асуудлыг Германууд ч гэсэн маш зөв шаардлага тавьж. Үнэхээр чи манай оронд амьдрах гэж байгаа юм бол чи манай орноос халамж авах гэж байгаа юм, манай оронд ажил хийх гэж байгаа юм бол амьдрах гэж байгаа юм бол чи герман хэлийг заавал сурнаа гэсэн юм шаардлага тавьж шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр энэ Денмаркийг бол үнэхээр одоо хэлийг мэдэхгүй одоо сургуульд нь суухгүй ч гэдэг юм уу, одоо энэ соёлын хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэл байсгээл жагсаал цуглаан хийгээл байсгээл мөнгө нэхэл ингэж ах юм бол уучлаарай та нутаг буцнуул гэсэн асуудал тавьсан юм байна. Тэгэхээр эдгээр ерөөсөө Дани бол ерөөсөө нэг ч цагаачдаггүй болох. Үлдсэн хэдийн бол мэдээж албан ёсны зөвшөөрөлтэй болох ийм л том шаардлага тавьж байгаа юм байна. Тэдний улс төрийн бодлого нь ерөөсөө тийм байгаа нь тухайн улсын бодлого. Гайхалтай. За Холланд, Нидерланд тийм ээ улс судалгаа хийж статистик хийсэн байна. Нидерландын статистик бол ёо Нидерландчууд ямар их цагаачтай юм бэ харахад. Нидерланд орныг бол бидэнд нэг ундаг дугуй, сайхан гоё цэцэгтэй талбай, салхин сенс гэдэг нэг тиймэрхүү юмар л төсөөлдөг үстэй модог гутлаар нь төсөөлдөг. Тэгвэл энэ тухайн орон болгон өөрийн дотоод гэсэн полицийг дотооддоо бас бодлого хэрэгжүүлж байдаг. Тэгэхээр энэ гадаад улсын бодлогон дээр нь болохоор эднийх Евроазаас одоо жишээлбэл 22 оны судалгаагаар 84 мянган хүмүүс ирсэн байгаа маань. Хятадас гэхэд 13 мянга гаруй байдаг юм байна. Филиппинээс гэхэд 6 мянга гаруй цагаачд байдаг юм байна. За Азийн орнуудаас болохоор 76 мянган цагаачд байдаг юм байна. За энд нь манай Монгол тууж л яваа. Монголчууд бас байдаг шүү дээ. Тийм ээ. За Сириэс 48 мянга, Туркээс 71 мянга гаруй хүн байдаг юм байна. Мароккоос 100 мянган хүн байдаг юм байна. Тэгэхээр энэ Нидерландд ер нь хамгийн их цагаачд нь юусан Марокко, Турк, Сириэс их байдаг юм байна. За тэгсэн чинь эдгээр яадгүй гэхээр яг ийм орнуудаас ирсэн хүмүүс бол одоо тухайн орондоо бол маш их алдагдaltaй байдаг юм судалгаа байдаг юм байна. Эсвэргээрээ 80% алдагдaltaй гэж байгаа эдийн засаг дандаа халамж одоо юу хүсэж идэг, дандаа нэг тэтгэмж хүсэж идэг. Халамжийн тэтгэмжийн байдалд амьдрахыг солигч идэг ийм хүмүүс байдаг юм. Гэтэл нэг 20% одоо ашиг өгч байгаа тухайн оронд ажил хийж хөдөлмөрлөж байгаа улсууд нь бол голцоо Скандинавын орнуудын иргэд байдаг юм байна. За тэгээд Азиас Япон байдаг юм байна. Франц байдаг юм байна. Мэдээж эрийг бацаагаад Хятад, Филиппинчууд бол үнэхээр ажил хийдэг юм байна. Ажил хийж амьдарч идэг юм байна. Тэгэхээр энэ дайнаас дайлдж ирсэн одоо бултаж ирсэн дөрөвсд гэж ярьж байгаа байхгүй тэд нар тэгэхээр ерөөсөө эдийн засагт бол манад бол 80% одоо ямар ч ашиггүй одоо ийм цагаач гэж ингэж үздэг юм байна. Нийт хүн амын 22% нь иргэншил авсан байдаг юм байна гадаад хүн. Жишээ нь 2021 онд гэхэд Нидерландд 604,500 хүн тухайн орны иргэншил авсан байдаг юм байна. Иргэншлийг бас сайн өгд юм байна шүү дээ. За нэг юм сонирхолтой Холландын хувьд бол. За Швейц нэрээ Холландд бол манай монголчууд маань бол голцоол тийм цэвэрлэгээний ажил хийдэг юм билээ. Холландаар бид нар аялж явхад бас тийм айлуудаар ч явж исэн монголчуудтай ч уулзж исэн. Манайхан бол дандаа хөдөлмөр хэрэгжилж идэг. Тий. Яг хоо бичиг баримттай гэхээс бичиг баримтгүй хүмүүс нэлээд байдаг юм шүү. Юм уу гэж санагдсан. Тий. За Швейцийн хувьд Швед бол ерөөсөө Швед бол нэлээд байдал хүнд. За тэгтээ яг хуу гаднаас нь харахад бол сайхан тайван орн. Бас л нэг Европын сайхан орн. Хүн нэг ганц хоёрхан очиод буцахад бол яг тийм илүү дутуу юм мэддэхгүй гайгүй. Гэтэл дотроо бас янз бүрийн асуудал байна. Тэн дотроо бол цагаачлалын асуудал үнэхээр байна. Хүнд гэв тэргийн бүлэглэл их байдаг гэн. Хар тамхины хүчирхийллийн одоо дарамтлсан бууз эсгийн 8 хийсэн хар тамхи зарсан одоо тийм
17,500 хүний бүрэлдэхүүнтэй ийм идэвхтэй одоо ийм бүлэглэлүүд байдаг гэж байна. Америк тий. Одоо Шведийн цэрэг айрамт бол одоо 2023 оны байдлаар бол 15,000 цэрэг байж хахад тэр бүлэглэлт нь 17,500 хүн байж хамрагдж идэх шүү. Тэгэхээр ер нь цэрэг армаасаа илүү давтсан хүн тэр муухай юмд нь илүү их хүн байдаг. За тэр дотор нь дандаа гадаадын цагаачтай байдаг. Одоо энэ цагаачтын хийсэн гэмт хэрэг нь нийт одоо Швед оронд гаргаж байгаа гэмт хэргийн 85% эзэлдэг гэж байна. Ямар балиар хогнууд вэ? Үний нутагт очиод мөрөөрөө байж чаддгүй юм тааршууд гэж тийм. Тэгэхэд яг цэвэр одоо Шведийн одоо ард иргэдээс ер нь нэг 20% хүрэхгүйтэй гэмт хэрэг үлдчихэдэг юм байна. Тэгэхээр гаднаас ирчээд жинхэнэ бужигнуулж яддаг чинь Шведийн цагаачд байдаг шүү. Тийм нэг айхтар эвгүй одоо ийм мэдээллүүд байдгийн байна. Одоо шир 23 онд зөвхөн 9,000 гарын хүчингийн хэрэг гарахад 23 онд 9,000 хүчингийн хэрэг гарсан гэж байгаа. Тэгтэл Швед оронд бол нэг 5 сая гарын одоо эмэгтэй хүний тоо байдгийн байл та. Гэтэл эдгээр ингэж байгаа хөө тэгвэл ерөөсөө нэг 500 эмэгтэйгээс нэг эмэгтэй нь хүчингийн хэрэгэнд хамрагдах юм боломжтой ийм тооцоод статистик гаргасан юм бэ. Судалгаа. За буудлага ингээл үе буудлага боллоо гэл ингээл YouTube дээр ч зөндөө байна, сошиал дээр маш их байдаг шүү дээ, тий. Гэтэл одоо яг буудлага болсон статистик нь бол 23 онд 368 удаагийн бүтэн жил буудлага энтэнд ингээл бие бинийгээ буудсан, ойрлсон бахарсан юм болдгийм байна. Гэтэл яг 24 онд бол 296 удаагийн үйлдэлээр одоо яг нэг хэдэн үйлдэлээр тоон буурсан юм байна. Энийхээ болоод яг сайн үзүүлэлт гэж байгаа боловч цаана бас нөгөө нэг эвгүй энэ нөгөө нэг балиар бууз эвсгийн 8-ачт нь байгаа цагт энэ бол мэдээч хэрэг бүр зогсно гэдэг бол эрсдэлтэй асуудал байгаа байхгүй тий. 8-ачт нь байна. Ийм буруу зөрүү юм хийдэг бүлэглэлүүд нь байна. Эдрийг хөөж гаргадаг юм уу, шоронд нь хийдэг юм уу, одоо тэгэхээс нааш энэ хэрэг бол нэг тийм айхтар сайн үзүүлэлт гарахгүй болов гэж ингэж бодож байгаа юм байна. Эд болгоныг их чинь 2025 оны 12 сарын Economics гэдэг сайтаас олж мэдж уншиж таадтай танилцуулж байгаа шүү. За тэгэхээр ерөнхийдөө Европ бол ийм байдалтай байна. За хамгийн таалагдсан надад Испаний арга хэмжээ их таалагдлаа, Денмаркийн арга хэмжээ их таалагдлаа орноос бусд нь бол одоо тэгээ яах вэ, ийх үү, одоо яавал дээр эсвэл одоо хүний эрхээ ярих уу, эсвэл одоо эх орноо аврах уу, одоо тэгээд тэрийгээ сонгож чадахгүй ингээд уймарсан бодилсан ийм л байдалтай байт юм шүү Европ ерөөс. Аз улс манай Чехэд байгаа 15,000 шахуун одоо монголчууд орчлаа шүү дээ Чехэд. Тэгэхэд бид хэд маань амар тайван бас тэндээ бас хэмжээний одоо Чехэдд талархаас өөр арга байхгүй. Ажилтай байна, үр хүүхдүүдийг аваад цуг байлгаж байна. Аав ээж нь очиод нэг ажил төрөлтэй олвол ажлаа хийгээл үр хүүхдүүд нь цэцэрлэгт явна, сургуульд явах нь цаашаа үргэлжлүүлээ сурч ийм асуудалтай байгаа шүү дээ. Бас зөх хэмжээний тайван байгаа назны. Тэгэхэд тойруулаад байлдал ингээл байгаа шүү дээ. Яг үүндээ Европт цаашдаа бол хэрхэн энэ асуудал Европын асуудал ямар байх нь бид нар таашгүй. Тайван байгаасаа их тайван хурдан болоосаа гэж хүсэж байна. Тэгэхэд одоо Чехос жишээлбэл 200-300 км-д Украины газар нутаг байж лээ. Хэдхэн километр тэнд асуудал гарч л байна. Энэ тэнд үл бөмбөгдөл одоо тэр нь жоохон гайгүй болоосаа гэлээ. Сэтгэл төвшөөс юм бас их сонсогдож байна. Тий. За тэгээд энэ дайнгийн асуудал жоохон гайгүй болох юм бол энэ дэлхийд даяараа энэ нүүд суудлын асуудал бас мэдээж хэрэгэл гайгүй болно шүү дээ, тийм ээ. Тий. За тэгээд ерөнхийдөө хэрвээ одоо ингээд өөр Европын оронд амьдарч байгаа бол та хэд маань аль болохоор тийм ээ. Аль болохоор ер нь цагаачд их багтай газар нь ажил хийж хөдөлмөрлөж байх нь бас дотроо бид нар бас бодох хэрэгтэй асуудал нэг. Тий. Янз бүрийн цагаачд байгаа улсуудаас янз бүрийн асуудал гарч ийн. Тэр бол үнэхээр үнэн. Тий. Шөнө орой үдэш явах тийм ээ. Янз бүрийн асуудлууд гардаг. Тийм болохоор та хэд маань дотроо бодолтой. За тэгээд нэг их гадаад дотоод их
Чехээс өөр газар нэг аялсан ч их олон удаан хугацаагаар бол дэмий байх гэсэн ийм бодолтой байгаа шүү. Тэгээ та манд бас чигчвэш өмнөрөө тунгааж бодож явна үсттэй. Тийм ээ. Хулгайгаа сэргийлэх хэрэгтэй. Тийм. Янз бүрийн ганцаараа ийш тийшээ явах бол бүр эрсдэлтэй. Машин унаатай явсан ч гэсэн хажуудаа нэг хүнтэй явах хэрэгтэй. Бичиг баримтуудаа сайн авч явах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ Европын ийм асуудал орчин болоод хил гайлалтай орон болгон бас ингэж чангатсан бичиг баримтыг шалгасан одоо ийм л байдалтай байгаа шүү дээ. Тийм ээ. Тий. За тэгээд дүгнэлт хийхэд ер нь манай Монгол шиг сайхан 50 орон алгадаа л гэж ингэж бодож шүү дээ. За. Дараагийн лайв хүртлээ. Баярлалаа.